Өнөөдөр буюу 7 дугаар сарын 21-ний өдөр ардчилсан намын төвийн бүсийн чуулга уулзалт Үүрхангай аймгийн Батүлзий сумын нутагт эхэлж байна. Чуулганд ардчилсан намын дарга улсын хурлын гишүүн Эрдэнэ, улсын хурлын гишүүн Бацаандан, ардчилсан намын ерөнхий нарийн дарга Туваан, ардчилсан намын хэрэгэрлэх газрын дарга Од2, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах, ардчилсан намын бүлэг, ажлын алба, ардчилсан залуучдын холбоо, ардчилсан ахмадын холбоо, ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгчдөө зэрэг албаны хүмүүс оролцлоо. Мөн Архангай, Төв, Дархан уул, Үүрхангай аймагуд болон нийслэлийн Баянзүрх, Налах дүүргүүдийн нийт 1000 гаруй төлөөлөгчд оролцож байна. Ер нь улс төрийн намын хувьд тухайн бүсийн аймагуд дээр бид ямар нийгэм эдээс улс төрийн бодлого явуулах юм бэ, тийм ээ? Ирээдүйд ямар бодлого зорилтыг тодорхойлох юм бэ гэдгээ олж тогтоох юм үндсэн гол зорилготой ажиллаж байгаа. Тэгээд ер нь бүсчилсэн сургалтууд чуулган маань маш амжилттай болж байгаа. Энэ 4 дахь том бүсийн чуулган болж байна. Өнгөрсөн онд Зүүн бүсийн чуулган Хинтээ аймагт хийсэн, Оюун бүсийн чуулганыг Өмнө Говь аймагт хийсэн. За сая Баруун бүсийн чуулганыг Баяулгийн аймагт хийлээ. Одоо Дөвөн бүсийн чуулганыг Өвөрангай аймагт хийж байна. 8 сард бид нэр Хангаан бүсийн чуулганыг Сэлэн аймагт хийн. 9 сард нийслэлийн бүсийн чуулган явагдана. Ардчилсан намын үзэл баримтлал, эмэгтэйчүүдийн манлайлал, оюутнуудын нийгмийн оролцоо, ардчлалын түүх ба ахмадуудын оролцоо, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөөл, нийслэлийн засаг захиргааны нэгж буюу орон нутгийн засаг захиргааны уялдаа холбоо зэрэг олон сэдвийн хүрээнд сургалтууд зохион байгуулагдахаас гадна урлаг спортын олон уралдаан тэмцээнийг зохион байгуулах юм байна. Төвийн бүсийн чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Монгол Улсын хөдөлмөрийн баатар давагдорж ажиллаж байгаа юм байна. Батүлзий сумын өндөр их сайн хэмээх сайн байгалийн үндэслэлт газар ардчилсан намын төвийн бүсийн чуулга уулзалт өнөөдөр эхэлж байна. Энэ үйл ажиллагаанд манай намынхан нэр их итгэл гаргаж ингэж зуны сайхан дэлгүүрийн сайхан удирдалд ингэж хорон цуглаж байгаараа их онцлогтой байна. Бүсийн чуулган тухайн орон нутгийн эдийн засаг хөгжил бүтээн байгуулалт зэрэгс шалтгаалan хилцэх асуудал шийдэл нь өөр байдаг тул төвийн бүсийн чуулганд оролцогчид энэ удаагийн чуулганы үр дүнг өндрөөр харж байна. Бүсчилж байгаа маань өөрөө альва улс орны бодлого явагдаж байгаа. Өнөөдөр эдийн засгийн хувьд ч гэсэн, хөгжлийн хувьд ч гэсэн, тухайн орон нутгийн хувьд ч гэсэн өөрсдийн онцлогтой байж байгаа. Энэ онцлогоо дагаж хуралдаж, шийдвэрлэж, ярилцах тэр гол концепц гаргаж ирж байгаа нь бол маш үр дүнтэй болж байгаа юм л. Тэгэхээр тухайн энэ бүс дээр ямар эдийн засгийн болоод үйлдвэрлэлийн хөгжлийн ямар асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Энэ бүх асуудлыг бодлогын түвшинд нь ярилцаж гишүүд болон иргэддээ хүргэх нь бол хамгийн чухал байгаа. Гишүүдийнхээ оролцоо тэгээд ард намын дүрм журам тэгээд цаашлаад ард намын үнд зүйл гэдэг ийм олон асуудлуудаар бас энд нэгцэн ойлголттой болж эндээс гарсан энэ мэдээллүүдийг бас манай чуулганд орж байгаа төлөөлөгчд маань цаана бас ирж чадаагүй олон хүмүүс байгаа. Тэднэрт бас мэдээлэх ийм бидний зорилготой ирсэн. Тэгээ энэ утгаараа энэ чуулганаас бол нэлээд их олон асуудлуудыг шийдсэн. Мөн нэлээд ажил хэрэгч тийм чуулган болно гэдэгт найдаж байгаа. Тэр эндээс гарсан бүх шийдвэр энэ тодорхой шийдлүүдийг дүүрэг дээрээ бас намынхаа гишүүдээр хилцүүлэх ийм ажлуудыг бол бас бид хийхээр зорилгоо тавиад ирсэн. Монгол орон даяар өрнөсөн үндэсний аян болох Монголоо сонсын аяны дараа зохион байгуулагдаж байгаагаараа төвийн бүсийн чуулга уулзалтын онцлог оршиж байна. Ардчилсан намын төвийн бүсийн чуулган 3 өдрийн турш үргэлжлэх юм байна.